Сүүлийн 2 жилийн хугацаанд уншсан бүх ном дундаас надад хамгийн олон зүйл ойлгуулсан ном бол Into the Magic Shop буюу Шидэт мухлаг. Зохиогч болох Джеймс Доти бол Стэнфордын мэдрэлийн мэс засалж, тархи судлаач, entrepreneur, мөн Далай ламтай хамтран үүсгэн байгуулсан энэргүү сэтгэл судлалын төвийн үүсгэн байгуулагч. Түүний бичсэн Шидэт мухлаг ном бол товчхондоо mindfulness бясалгал, анхаарал төвлөрөл болон энэргүү сэтгэлийн талаар. Зохиогч өөрөө хүний тархитай хамгийн ойр ажилладаг эмч хүн учраас бясалгал болон хүний сэтгэл их зүйлийг шинжлэх ухааны үүднээс маш оновчтой тайлбарлаж өгсөн байгаа. Гэхдээ гол нь энэ ном бол бусад номнуудаас шал өөр. Юугаар өөр юм бэ гэвэл та энэхүү номыг унших хэвээр өөрийн өнгөрсөн, одоо, ирээдүйн амьдралын талаар маш олон зүйлийг эргцүүлэн бодох болно. Хуудас өгөх толонд өөрийн амьдралтайгаа холбож бодол давтуулдаг. Энэ ном үнэхээр ховор байдаг. Ялангуяа баримтат бүтээлүүд дээр бол жинк хэвээр тийх хэвээр энэ аргыг ашигла ийм байт юм бэ. Энэ судалгаан дээр харахад гэдэг уншаад энэ үг хэлэхэд аягүй төвхтэй байдаг. Харин уг ном бол зохиолын өнгө хаясаар бичигдсэн. Джеймс Доти өөрийн юр бус бодит амьдралын түүхээ ном дээр буулгасан байгаа. Тэр архины амралтыг гэр бүл өсч төрнөөд нэгэн гайхалтай хижээл насны эмэгтэйгээс амьдралд хэрэг болох хамгийн чухал зүйлсийг сурч аваад гэр бүлийн асуудлын хажуугаар тасралтгүй хичээсэн нийцэл хүний их эмч болоод олон мянган хүнийг ангааж дараа нь ангаахын салбар технологийн нээлт хийж баяжиж нэг явлаас олж бүхнээ алдаж үхлийг даван туулж Далай ламтай хамт судалгаач хийгээд энэ бүхний эцэст амьдралын мөн чанарыг ойлгохын түүх. Унших явцад нэг л мэтгэд номон дотор оруулцдаг тийм бүтээл. Тэгээд ягаад уг номыг ингэж магтаад байгаа юм бэ гэвэл номын үнэлгээний хамгийн том цахим ууцлах Goodreads-дээр Шидэт мухлаг ном маань тухайн жилийнхаа шилдэг 10 баримтат бүтээлээр шалгаж байсан. Даанч монгол хэлээр орчуулагдаг байсан. Тэм болохоор араас нь хөөцөлдөж байгаад өөрийн компани дээр эрхийг нь аваад орчуулж дуусгаад өнөөдрөөс номын дэлгүүрүүд дээр байршуулж байгаа юм аа. Аль болох олон үн хүрээд амьдралдаа эерэг өөрчлөлт, эерэг сэтгэл, эерэг бодолт хийгээсэй гэж хүсээд уг ном дээр ажилласан байгаа. Тэгэд яриатай дуусахгүй учраас ингэж эхлэе. Джеймс Доти Шидэт мухлаг. Ном маань 1968 оны Калифорни мужийн Ланкастер хотод 50 дугаар ангид орох зууны нэг өдөр би эрхийн уруу алга болгочихсон юм. Их өгүүлбэрээр эхэлдэг. Жим буюу номын зохиогч болох Джеймс Доти өөрийн хүүхэд наснаас өнөө хүртэлх амьдралаа дуртгал олгож өгсөн. Эрхийн уруу гэдэг нь түүний хамгийн нандин зүйл болох хэлбээ хэрэгсэл. Жим хүмүүсийн хунцар эрхийн уруугаараа сурсан хэлбээ үзүүлэх гэж их л бэлдсэн боловч даанч өнөөдөр тэр эрхийн уруу орморг алга болчих. Ингээд тэр дугуйгаа жисээр кактус тулаа их нэртэй шинэ хэлбийн дэлгүүрт очих болсон. Дэлгүүрт ормоц хүзэр, дохиур, хунцар аяга, алтан зоос зэргээр дүүр урчлан лангуу нүдэн туслаа. Лангууны цаан долгионтой хүрээ өстэй хижээл насны нэгэн эмэгтэй нүднийчлээ хамрынхаа үзэр тогтоочхоод зөөлөн автастай ном унш суугаа харагдана. Түүний нэрийг Рут гэдэг. Рут зуны 6-7 оны хугацаагаар хүүгийнхээ дэлгүүр төр туслах гэж ирсэн болж таарав. Тэр хоёр хэсэг юм ярьсны дараа түн Жим таалагдаж инхүү хэлв. Чи намайг байх хугацаанд өдөр болгон над дээр ирнэ гэвэл би чам зарим нэг ижидээсээ зааж болно шүү. Дэлгүүрээ судлаж авч болохгүй тийм шид. Жихэн ичиж шүү. Гэхдээ хичээл зүтгэх шаардна. Миний заах гэж байгаа энэ аргыг чи хиймэл уруудаа илбээсээ ч илүү давтах хэрэг гарна. Гэхдээ сурчхуул амьдралч нь өөрчлөгдөн гэдгийг би хамлаж байна. За юу гэж бодож юм? Жихэн ичдийг сурахад бэлэн үү? Гэлээ. Ингээд тэр амьдралаа өөрчлөх ичдийг сурах болдог. Номын 1-р бүлгийн 2-р хэсгээс. Хүүхэд эсвэл том хүн гэлтгүй нийц дарамжтай, итгэл төрсэн газараа хамаг сайнаараа хичээдэг. Тархиж нэмэл орчныг хүсдэг. Харин манай гэрт сондоо. Хоол идэх тогтсон цаггүй. Хичээлийн өглөө хинч сэрэхгүй. Орондоо орох цаг ч байхгүй. Сэтгэл готрол орсон ээж минь арай дээрдэж ирвэл орноосоо босоод тэр өдөр хоолтой онж магадгүй. Гэтэ гэрт хоол хийх хүнс байв шүү дээ. Хэрв юу ч байхгүй бол хоос одоодтой орондоо орно. Эсвэл хоол идээд явах гих болов хэмээн гойрдож найзуудынхаа нэгнийх рүү тавгурна. Найзууд маань гэртээ орох тогтсон цагтаа байхад надад тийм зүйл байдаггүйд нь би өөрийгөө азтай тооцдог байлаа. Гэртээ эрт очил голдуу хэрүүл маргаан болж байдаг болохоор аль болох оройтхыг бодно. Заримдаа өөр айлд өөр хөвгөд болоод төрчихгүй ч гэж бодохгүй би. Хин нэгний ямар ч хамаагүй яриаг сонсхийг хамгаас их хүсэж буй гарна. Тэр нь өрдөөл хэрэгтэй чухал хүн гэдгийг мэдрэхийн тулд шүү дээ. Гэхдээ би тэдний хувьд чухал байгаа болчихсны хол биш. Зүгээр л тэд зовлон шанал дундаас намайг ялгаж орж чаддгүй л байгаа юм. Гэрийн даалгавраа хий. Босоод хичээлдээ яв. Ийм хувцас өмсгөж өвлж залхаа хөнгөө азтай хүн мэд дүрээсээ явдаг байлаа би. Гэхдээ энэ бол зүгээр л баг. Өсвөр насныхан бүгд л эрх чөлөөгөөр ангад сангаж яваа мэт харагддаг. Гэхдээ тийм хүмүүсийн ард түшигтэй найдвартай гэр бүл байдаг юм.
Рут намайг өглөө 10 цагт дэлгүүр дээр ирээрэй гэсэн болохоор би яг л төрсөн өдөр 100 сарын баяр хоёр давхцсан юм шиг л тоглоо эртлэн бослоо. Өмнөх орой нойр уулжаад арай гэж унтсан юм. Рутийн заах гэж буй зүйлийн талаар надад ямар ч төсөөл байгаагүй юм дээр юу заах нь тийм сонирм биш байлаа. Надад зүгээр л түнтэй дахиад ярилцсан. Бас очих газартай болсон минь л сайхан санагдсан юм. Энэ үед би өөрийгөө хин нэгэнд хэрэгтэй хүн мэдэрч байлаа. Ингээд Рут түнд ихний ичдэг зааж эхлэв. Рут Жимийг санал дээр суулгаад би дээр анхаарлаа төвлөрүүлэхийг хүсэв. Бид ямар мэдрэмж төрж байгааг үргэлжлүүлээд Рут. Бидний сэтгэл дотор болж буй бүхнийг бие махбод маань олон янзаар илэрхийлдэг нь үнэхээр гайхалтай. Хин нэг юу мэдэрч бүгч асуухад мэдэж мэдэхгүй гэж хариулж болно. Яагаад тэр чи үнэхээр юу мэдэрч байгаа мэдэхгүй. Эсвэл хэлмээргүй байж болно шүү дээ. Гэтэ чиний айдас, баяр баясгал, тогтлол, сандрал, уур уцаар, атаархал, гуниг гэд бүх мэдрэмжийг би чинь үргэлж мэддэг юм. Оюун ухаан мэдэхгүй гэж хариулж болох ч биеэс асуул хэлээд л өгнө. Бие махбодыг өөрийн гэсэн оюун ухаантай гэж болно. Учир нь хүний бие махбод оюун бодлоос урьдчилж альва гадны нөлөөнд хурдтай шууд хариу үйлдэл үзүүлдэг. Заримдаа тухайн нөхцөл таарсан зөв хариу үйлдэл үзүүлдэг бол зарим тохиолдолд буруутгах нь ч бий. Үргэлжлүүлээд Рут Жимээс ийхүү асуув. Чи урд нь маш ихээр гуниглаж эсвэл тэсгээ болтол уурлаж байв уу? Гэд Жим яг юу гэж хэлэхээ мэдэхгүй байлаа. Мэдгүй гэхээс илүүтэйгээр түүний толгойд үу төмөн бодол эргэлдэж байсан. Хэрэг буруу зүйл хэлэл яах вэ? Рут намайг муу гэдгээд бодчихвол яах вэ? Би түүний итгэлийг алдчихгүй гэх мэт. Гэтэ Рут түүний яриаг маш анхааралтай сонсож зүгээрээ буруу хариулт гэж байхгүй. Хойлоо чиний урд мэдэрч байсан зүйлсийн тухай л ярьж байна шүү дээ. Мэдрэмжэд зөв, буруу гэж байдаггүй юм. Мэдрэмж гэдэг бол зүгээр л мэдрэгддэг зүйл. Гих хөгжинд итгэл найдар төрүүлв. Манай аав архиудаг. Өдөр болгон биш, ер нь л балгачдаг. Заримдаа хэдэн 7 хоногор алга болчихдог болохоор манайх усаас авдаг тэтгэмжээс өөр орлогогүй. Гэтэ тэр тэтгэмжийн мөнгө хаанч хүрдэггүй. Аавыг ирүүлээсэн ч бид уурыг нь хүрчихнэ гэж айгаад гэртээ чөлөөтэй байж чаддаггүй. Уус үед аав орилж харлан, харааж сүхэн, гартаа таарсныг л эвдэж орхидог. Тэгэл ээж уйлж эхэлнэ. Тэгт олон ах гараад явцдаг. Би өрөөнд орж нуугддагч ямар нэг муу юм болол гарч ирэхэд өрүүлж бэлэн чагнаа сууж байдаг. Би ээжтэй байнга санаа зовдөг. Өвчөө их ороодаг болохоор барагтаа бол орноосоо босдоггүй. Аавтаа согтуу байхад нь маргалтвал дараа нь би энэ улмал мууддаг юм шиг санагддаг. Ээж аваа гэртээ байхад нь хашгичж байгаад гараад явхаар нь таг дугуй болчдөг. Орноосоо ч босохгүй, юм шидэхгүй, юу ч хийхгүй. Би яах ёстойгоо огтонч ойлгохгүй байлаа. Нэг удаа хичээлээ тараад иртэл гэрт эндүү намгуун байсан юм. Занаал нэг ч ихтэй. Өрөөрөө нортол ээж тайвшруулдаг юмээ бүүнд нь уучгасан орон дээр хөвтөж байсан. Би хар урдаараа гүн хажуу айлын хаалгыг тогшоод ээж маань нэмлэг төрөөж өгөөч гэж гуйсан. Ээж урд нь бас тэгж нэмлэгт очиж байсан л да. Нэмлэгт ээжийн орны хажуу сууж байтал хүчний цаана хүмүүсийн ярих нь сонсогдсон юм. Нэг залуу ээжэс минь болж ийм их бичиг сасаар зурлах гэж уурлаж байснаа. Энэ хүн урд нь ч бас ийм ястай ирж байсан. Ийм юмнууд нь цаг үрхээс залхаж байна. Гэтэл хажууд нь байсан эмхтэй инээгээд энэ сүүлчийнхэн юм билүү гэд тавсан ястай юм хэлсэн. Би яриаг нь сайн сонсож чадаагүй л дээ. Тэр хоёрын хөрөлтөд ирэхэд нь би дэлбэрэх шахаж орны хүчийг хуу татаж хаяад тэдний рүү хамаг жангаараа ойролмоор санагдсан. Имлэгт ажилтдаг хүмүүс тийм байж болохгүй үсттэй. Ээжэд ч ялгаагүй уур хүрсэн. Яагаад гэснийг юусоо ойлгоогүй. Амьдрал яагаад ийм шудраг бусан бэ? Ичиж өгмээр юм. Ээжийг ингэлэн уурлуулж гундаасан аавдаж уур өрч байна. Аав ээж хоёрт тэр имлэгийн бүх хүмүүст миний уур өрч байна. Заримдаа миний уур дэндүү өхөрдөг. Жимийн багнаас бол амаргүй өнгөрсөн. Архины хамааралтай аав. Би муу дээрээс нь докторгүй сэтгэлзүйтэй ээж. Асуулахаараа шууд цогтаагаад явчихдаг ах. Хэрүүл уруулаар тасардгүй байсан учраас аль болох оройтж ардаг байсан гэдгийг нь зөрөх шимширмээр. Гэтэ энэ үзэгдэл бол монголч тэр маш түгээмэл байх. Бидний баг байхад тухайн үед хүүхдүүдийн хажууд хэрэлдэж зодтолдох гэдэг бол ихэнх гэр бүл энгийн үзэгдэл байсан. Хүүхэд болдоо яаж чадахгүй, ямар ч хүч байхгүй, өөрчлөх ямар ч аргагүй байдаг. Гэтэ нүдэн дээр бяцхан хүүхдийн хувьд хамгийн хайртай хоёр хүн бие биенээ хамгийн муугар хараад зүхэн идэргэшгүй маш том шарахыг хүүхдэд өгдөг. Гол нь хар бараан дурсамжууд нас биенд хүрсэн ойноч эзэж мартагддаггүй. Жими амьдралдаж тэр хожмын цагийн ажлаар цагдаагийн туслах хийж байхад
Түүний жижиглэж байсан төрс хадгалах газар төрсөн эцэг нь цагдаа байршигтаад орж ирж байгаа жишээ нэ. Уг ном дээр түүний гэр бүлийн асуудал олон удаа давтагдаж гардаг. Гэлээгээд гэр бүл гэдэг бол хүний амьдралын салшгүй нэг чухал хэсэг байдаг гэдгийг Шидэт мухлаг номоос ойлгодог. Биш тэр төрсөн эцэгтэйгээ уулзаагүй, магадгүй уулзахгүй гэж шийдээд 10 гаруй жил болж байгааж энэ номыг уншиж хянаж засварлаж байхдаа өмнө нь бодож байгаагүй олон зүйлийг бодох болсон. Энэ гэр бүлийн хэсэг бол уншигчтай өөртөө уншаад эргцүүлээрэ гэдүүлдэг. Ингээд үргэлжлүүлье. Би чанд биеийн булчингуудаас суллах аргыг зааж өгье. Энэ аргыг харин өдөр болгон нэг цаг давтаж байгаарай. Өглөө энэ сурсан дасгалаа орой гэртээ хараад заавал давтах хэрэгтэй шүү. Биеэс суллаж амраа нэгдэх хялбар сонсдож байж болох ч цагаад болгоход маш хэцүү. Их татлах шаарддаг юм. Тухайн үед чи мэлб сурах гэж ирснээр ийм биеэс суллах арга заалуулах гэж байгаагаа огт ойлгохгүй байлаа. Гэтэ рутин заасан энэ ихний илб түүний амьдралыг өөрчлөөд хойш маш их тус болдог. Номын хэсгээр дэлгэрэнгүй бөгөөд харилцаа арай байлаар бичигдсэн байгаа учраас товчлоод түүний заасан ихний ижидийг танд хүрнэ. Энэ бол орчин үед бидний сонсож байсан mindfulness бясалгалын арга бөгөөд таныг тайвшруулж, стрессийг бууруулж, одоо цаг дээр төвлөрүүлнэ. Нийт 16 алхамтай бөгөөд та анхааралтай сонсож, орчноо бүрдүүлээд хэрэгжүүлэх гэж үзээрэй. Рути ижид 1. Биеэс суллах нь. Нэгт. Хин нэгэн эсвэл ямар нэгэн зүйл танд саад учруулахгүй байх газар цагийг сонго. Хоёрт. Хэрв та аль хэдийн стресст орсон эсвэл ямар нэгэн садаа болох зүйл ойр ойд тань байгаа, согтууруулах ундаа сэтгцэд нөлөөлөх юм хэрэгсэн. Үгүй бол ядарсан үед энэ дасгалыг хийх хэрэггүй эсвэл. Гуравт. Хэдэн минут сууж тайвшраад дасгалаа эхлээрэй. Энэ дасгалаар юу хийх хүсэж байгаагаа бод. Зорилгоо тодорхой болго. Дөрөвт. Одоо нүдэ анаарай. Тавт. Хамраараа гүнзгий амьсгал аваад хамаараа хаажуухан гаргаж эхлээрэй. Ийм маягаар амьсгалаа дасал болж анхаарлыг тань сарниулахгүй болтол ингэж амьсгалаарай. 6-ад. Ингэж амьсгалах тань тухтай болсны дараа та яаж сууж байгаагаа сайн бодоод өөрийгөө хүндлэнгийн нүдээр харж байна гэж төсөөлөөрэй. 7-од. Одоо хөлийн хуруунд дээрээ анхаарлаа төвлөрүүлээд сулал. Дараа нь хөлийнхөө шагаанаас доош хэсэг төвлөрөөд булчингуудын сулал. Амьсгалаа авч гарах явцдаа хөлтэн шагаанаас доош бараг л хайлж урсж байна гэж төсөөл. Эхний ээлжид хөлийнхөө шагаанаас доош хэсэг дээр л анхаарлаа төвлөрүүлээрэй. Дасгалын үеэр анхаарлаа амархан сарниж эсвэл бодолтой тогтохгүй байж болно. Тэгвэл зүгээр л дахин эхлэж хөлийнхөө уруунаас шагаа өрлөх булчингуудаа саллаарай. 8-д. Хөлийн шагаанаас доош хэсгийг сулруулж чадсан бол цааш үргэлжлүүлэн шилэг болон гояас суллаарай. 9-д. Дараа нь хөвлий цээжний булчингуудаа сулвал. 10-д. Харин одоо нуруунд дээрээ төвлөрч сэр нурууны дагах бүх булчин мөр хүзүүгээс сулвал. 11-д. Эцэст нь нүүрний булчин хуухаас суллаарай. 12-д. Биеийн булчингуудаа нэг нэгээр нь суллах бүрийд тань сайхан санагдаж тайвшралтай нэг нөмрөө авч байгааг анзаараарай. Энэ үед нойр үрч бүр дууг хийж болох бөгөөд энэ бол хэвийн л зүйл. Ундахгүйгээр энэхүү тайван байдлаа хадгалж чаддаг болтол хэдий төвдө оролдож үзэх хэрэгтэй гэж мэдэх юм. Тиймээс төвчээртэй байж өөртөө энэргүй хандаарай. 13-т. Одоо зүрхэн дээрээ төвлөр. Амьсгалаа аажуугаа авч гарах үедээ зүрхний булчингуудаас суллаж байна гэж бодоорой. Биетэй намарч амьсгалтай нудаашрахад зүрхний цохилдож дагаад алгуур болно. 14-т. Аажуугаа амьсгалах зураа бүх биетэй сул тайван байна гэж төсөөллөд өөрийн бие яг л байгаагаар нь мэдэр. Халуун дулааныг нь мэдэр. Хүмүүсийн олонх нь эндээс хөвжбөө мэт мэдрэмж аван бүрэн тайвширдаг. Амьсгалаа аажуухан авч аажуухан гаргаарай. 15-т. Энэхүү амарсан амгалан тайван дулаан мэдрэмжийг санаандаа хадгалж аваарай. Эцэст нь 16-д одоо аажуухан нүдэнэ. Нүдэнэгээд ямар ч зориг бодол сатааралгүйгээр хэдэн минут зүгээр л суугаарай. Номын 1-р бүлгийн 2-р хэсгийн төгсгөлөөс. Анагаахын их сургуульд би зүрхний тухай хичээл үзэж баггүй зөв сурсан юм. Тархины багны нэг хэсэг болох уртвар тархийг зүрхтэй холбогдсон мэдрэлийн судснууд байдаг бөгөөд тэдгээрийг тэнэгч мэдрэл гэж нэрлэдэг. Энэ мэдрэл нь 2 хэсгээс бүрдэх ба тайвширч амьсгалаа удаашруулах замаар энэ мэдрэлийн идэвхжлийг нэмэгдүүлэн
парасимпатик мэдрэлийн системийг өдөөснөөр зүрхний цохилтоо удаашруулж цусны даралтаа буулгаж болдог. Мөн энэхүү тэнэгч мэдрэлийн идэвхжлтийг багасвал симпатик мэдрэлийн систем өдөөгдөж яг л айж сандарсан мэт зүрхний цохилт нь хурдсана. Гэхдээ элбийн дэлгүүрт өнгөрөөсөн тэр өдөр Рут надад хэрхэн тайвширч амьсгалах тухай зааж байна гэж бодсон. Тэдгээр дасгалуудын ачаар сэтгэл санаа минь багчсан дээрдэж тайвширч байлаа. Хүмүүс стрессийн даврын тухай ярьж эхлэхээс ч өмнө Рут надад харахах стресс бол аюултай нөхцөл үзүүлдэг биеийн хариу үйлдэлүүдийг хэрхэн зохицуулах тухай зааж өгч байсан юм. Одоо би мис засны өрөөнд байхдаа амьсгалаа удаашруулан цусны даралтаа зохицуулж зүрхний эмнэлээ удаашруулж чаддаг байсан. Тархины хамгийн нарийн эмзэг хэсгийг микроскопоор харан мис ажилбар хийж байхад гар минь доктортой биемийн тайван байдаг нь элбийн дэлгүүрт Рутийн заасан эрдмийн ач билээ. Үнний хэлэхэд би Руттэй уулзраагүй байсан бол мэдрэлийн мис засч болохгүй байсан байх. Бие тайвшруулж сурна гэдэг тэр үед ч одоо ч надад маш чухал санагддаг. Гэтэ энэ зөвхөн эхлэл байсан юм. Намайг бие бүхэлдэн тайвшруулж чаддаг болох гэж Рут 10 хоног зарцуулсан. 11 дахь өдөр би дугуйгааж ирсээр дэлгүүрт очин сандал дээрээ суугаад нүдээ анж Рутийг тайвшруулах дасгалаа эхлүүлэхийг нь хүлээв. Гэтэ Рутэд өөр төлөв байжээ. Нүдээ нэгэрэж юм. Одоо ч нэг толгой доторх дуулаанууд учрыг олох цаг нь болж хэмээн дээр хэлв. Рутийн дараачин заасан шийд бол бодлоо хазаарлах буюу бодлоо хоослох талаар юм. Хэрэв би таниу орж агаад яг одоо бодлоо хоосол гэвэл та хоосолж чадах уу? Толгой дотор төрөл бүрийн дуулаас сонсогдно. Юу ч бодохгүй орчих гэдэг бол баргийн хүний хийж чадах зүйл биш. Хамгийн гол нь толгой тагнахын дуу хоолой амьдралын танд хорон мөч бүрийг сайн муугаар шүүж байдаг. Харамсалтай нь оюун санаа тэнд хилэгдэж буй үгсийг таны талаарх туйлын үнэн гэж итгэдэг. Өнгөрсөн ирээдүй одоо байгаа болон байхгүй зүйлс байгаасаа гэж хүсэх, аль эсвэл биш байгаасаа биш байсан ч болоосаа гэж хүсэх, харамсах, харуулсах, сэтгэл санаа зовнох, өөрийгөө эсвэл бусдад итгэхгүй байх зэрэг маш олон төрлийн дуулаа эмх самбраагүй, дэс дараалалгүй, цаг тоолог толгой дотор хангидаг. Жими өвдөж мөн адил. Тэр анхын дасгалыг хийж эхлэхдээ манайх хизээ дахиад байрнаас хөөгдөх бол аав яагаад уухгүй байж болдгүй юм бол ээж нь би хизээ нэгэн цагт дээрдэх болов манайх хизээ мөнгөтэй болох бол би яагаад гэр бүлийнхээ асуудлыг шийдэж чадахгүй байгаа юм бол би гэж яаж гсэн амт юм болоо гэх мэт дуулаа сонсдож байсан. Гэтэ хамгийн гол нь толгой дотор байгаа дуулаа бол та өөрөө биш. Харин тэр дуулыг сонсож байгаа нь та өөрөө юм. Энэ бол хоёр тусдаа ойлголт. Толгойд бодогдох сөрөг бодлууд бол зүгээр л бодлуудын болохоос ш. Тэр бодлоо та өөрөө гэсэн үг бол биш. Үнийг тусдан салгаж ойлгох хэрэгтэй. Хүн эцээст ямар ч юм бодож болно. Хамгийн гол нь үнийг хэрхэн сонсож, алийг зөв эсвэл буруу гэж ухамсараараа шилжүүлэх гэдэг нь чухал. Рут түнд бодлоо азаарлахад тус болох хэд хэдэн арга техникүүдийг зааж өгөв. Эхнийх нь бол амьсгалаа төвлөрөх. Дараа нь лаа асаагаад галын дүлийг ажиллах. Тэгээд ч сурахад хэцүү байсан учраас сүүлд нь тарин ууших гэх мэт. Бодлоо хосолж сурах нь зөвхөн анхаарлаа төвлөрүүлэх чадвар эзэмшихээс гадна аливаа юмс үзэгдлийг байгаагаар нь хүлээн зөвшөөрөхөд маш их тусалдаг. Жишээ олгоод Жими амьдрал руу буцаад оръё. Номын 1-р бүлгийн 3-р хэсгээс. Төвшөрт өдрүүд эцэс олж аав гэртээ ирлээ. Тэрийн удаа шартаж гимжсэн байдалтай харагдсан ч ээж өрөөнөөсөө гарч ирснээр хэрүүл урал хизээнэ хэр эхлэв. Гэхдээ энэ удаагийн маргаан дээр манайхыг байраас уулж өг гэсэн мэдгдэл ирсэн гал дээр тус нэмсэн хэрэг байлаа. Тэр хоёрыг түр тар хийж эхлэх хүртэл би өрөөндөө хэдэн цагийн турш амьсгалын тасгалын таринаа уншиж байсан юм. Харин тэр үед би яагаад ч юм тэдэн рүү явж очоод хайртай гэдгийг хэлж орхив. Аав ээж хоёрыг би огт өөр нүдээр харах болжээ. Өрөөндөө буцаж орсон хойно би багч утгаа уурлаж бухимдсангүй. Ингэж би өөрийнхөө амьдралыг бууж игээр нь хүлээн зөвшөөрсөн тэр байлаа. Хэдэн минут өнгөрсний хойно миний толгойдож өрөөний гадна ч юу ч сонсдохгүй байгааг анзаарав. Гэрт минь нам гүм ноёлон суужээ. Би зочны өрөөнд буцаад ортол аав ээж хоёр минь амандаа ус балгасан хайтаж чимээгөө суусгаж байлаа. Бүх зүйл сайхан болно гэж аав хэлв. Аав ээж хоёр нь ч бас чамд хайртай хэмээн ээж маань хам нээлээ. Тэгэхэд би манай айж амьдрал үнэхээр сайжрах гэсэн мэдэхгүй байсан ч эцэг хоёр минь намайг чадахч нэгээр л хайрладаг гэдгийг мэдж байлаа. Миний удаан хүсэж мөрөөдөж авсан эцэгхийн хайраас тэдний одоогийн хайр төсөөр байсан ч тэр үед надад энэс илүү яаж ч намайг хайрлах хүлээдэг гэж бодогдсон юм. Рути ичэд 2 бодлоо хазаарлах нь. 1. Биеэс улаж сурсан бол оюун бодлоо хазаарлаж сурах цаг нэгэнт болжээ.
Хоёрт амьсгал дээрээ төвлөр. Энэ үе толгойд нь янз янзын бодол орж ирэх бөгөөд тэдгээрт анхаарлаа хандуулахыг хүсэх нь энгийн зүйл. Харин тухайн бүртэн буцаж амьсгал дээрээ төвлөрөөрэй. Зарим хүн хамрын нөх болон түгээр орж гарч буй агаарын тухай бодох нь анхаарлаа буцааж авчрахад тусалдаг гэж үздэг. Сэтгэл санаатай тогтворгүй байвал тарин буюу дахин давтан хилдэг нэг юм уу түүнээс дээш өгсөн унших. Эсвэл лааны дүл юм уу ямар нэгэн биет зүйл дээр анхаарлаа төвлөрүүлэл танд тус болно. Энэ аргыг хэрэгснээр биднийг сатааруулдаг. Хэрэггүй бодлуудад анхаарлаа хандуулахгүй байх боломжтой. Дорны зарим уламжлалд багш нь шавьдаа тарин зааж өгдөг бөгөөд тухайн тариныг шавь нь өөр хүнд хилдэггүй нууцладаг. Гэтэ та өөрийн дуртай үгээ тарин болгон сонгож болно. Дээр үгүйсэнчлэн лааны дүл эсвэл өөр ямар нэгэн биет зүйл дээр анхаарлаа төвлөрүүлэх боломжтой. Аль арга өөртөө илүү тохирохыг сонгоорой. Хүн болго айдалгүй, хөлөг болгон жороогүй гэдэг шүү дээ. Дөрөвт энэ бүхэн баггүй цаг хугацаа хүчин чармайлт шаарддаг тул урам угарчлахгүй. Оюун бодолтой намжин байхын бүрэн төгс ашиг тусыг мэдрэхэд дор хаяж хэдэн 7 хоног эсвэл түүнээс ч урт хугацаа шаардагдаж мэднэ. Хэрэгцээгүй сөрөг бодлуудаа сэтгэл хөдлөлөөр хандах хүсэлтэй багасж, толгой дотор харилцан яриануд болон түүнээс үүдэх сэтгэл хөдлөлүүд таныг сатааруулж чадах байлмагц. Биеэс улаж амраахад мэдрэгддэг тэр хамар тайван байдал улам нэмэгдэх болно. Учир нь сэтгэл хөдлөл гэдэг биеийн бүх хэсэгт нөлөөлдөг юм. 5. Энэ дасгалыг өдөрт 20-30 минут хийгээрэй. Ланкестер хотын түүхэнд хамгийн халуун өдрүүд эхлэх гэж буй нэгэн өглөө Жим шидэд мухлаг руу дугуйгааж илээ. Тэр мухлаг төрөхөд рүү түүтэйгээ маргалж байгаа Жимээ сонсдов. Ийм байхад яаж шууд орох вүлээ? Хүү хэсэг чагнаж байснаа тэд гинт нам хүн болцоо. Жимийн толгойд маш олон зүйлс бодогдов. Тэр хоёр арай надаас болоод хэрэлж өгсөн юм биш үстэй гэх мэтэр. Ингээд Жим мухлагт ороход Рутонд учир шалтгаанаа тайлбарлав. Жим гэж тэр нэрээр минь хаяархан дуудаад. Бид хоёр чиний тухай яриаггүй. Харин манай ачуугийн тухай ярьж байсан юм гэлээ. Нээл нэг хүтээ. Бидний асуудал адармаатай, бас гонигтай. Би ачгүй их л санах юм. Тэр одоо ээжтэйгээ байгаа. Гэтэ энэ одоо тийм чухал швэ. Хамгийн гол нь чи яагаад бидний маргаан чамаас усан гэж бодсон юм? Яагаад нээл чамайг үзэн ядна гэж? Би юу гэж хариулах мэдсэнгүй. Тэдний миний талаар ярьж байна гэж би үнэндээ таамагласан л төдий. Жим хүн болгон амьдралдаа ямар нэгэн зүйл шаналж явдаг. Миний сэтгэл зүрхийг өвдөгдөг зүйл бол ач хүү хоёрын маань асуудал. Энэ бол биеийн шарахтай л адил зүйл. Хэрв яг одоо би өвдөөцчихвэл яах вэ? Би шархаа цэвэрлэж, боогоод сайн идгэж болно. Аль эсвэл юроос тоолгүй, зүсээгүй мэддүрэсгэн, өвдөж орсохгүй байгаа юм шиг аашлан, өмдөөрөө алхлаад аяндаа алуу болчих үзгээд найдаад орхичих болно. Гэхдээ ингэж орхих нь шархыг идэх зөв арга мөн гэж үү? Сэтгэлийн шархчсан хүнтэй л адил. Анхаарал халамж тавихгүй бол идэрдэггүй зүйл. Идгээгүй шарх биднийг шалгасаар л холно. Заримдаа бүр маш урт хугацаанд шүргэлжлэнэ. Хүн бүхэн эзэн нэгэн цагт сэтгэлийн шарх авдаг. Энэ бол хороогийн зам. Гэтэ сэтгэлийг өвтгөж шалгадаг бүхэн муу гэсэн үг ерөөс биш. Харин ч хүний амьдралд гайхалтай нөлөө үзүүлдэг. Зүрх гихч шархсан үедээ л нээлттэй чаддаг юм. Сэтгэлийн шанал болоод хүнд бэрх амьдрал биднийг улам бүсэнд дэвчгэж тусалдаг. Тиймээс амьдрал тохиох хэцүү бүхнээс хашралгүйгээр хүлээн зөвшөөрч сурах хэрэгтэй. Хат хөвтөв туулж үзээгүй хүмүүс амьдралаас авч болох энэ гайхамшигт биелэг ичдээ хажуугаар өнгөрчдөг учраас ямар ч асуудалгүй амьдрдаг хүмүүсийг би өрөвддөг юм. Ийм хэлсний дараа рутин заасан дараач ичд бол зүрх сэтгэлээ нээх талаар. Хүн болгон энэ амьдралаа юу хүлцэж, юу гүйл хүлцэх вэ гэдгийг сонгодог. Хүүхэд наснд бидний хийж чадах сонголт тун чиг зүүн. Ямар айлд мэндэлж өсөж төрнөөс эхлээд сансаар болтгүй зүйлс даанч олон. Гэхдээ нас биеинд хүрэхийн цагт мөн ч сонголттой нүүр тулах хэрэг гарна. Бид ухамсартайгаар эсвэл өөрсдийн мэдлэгүүр бусад хүн бидэнд яаж хандах язгаарыг тогтоож өгч байдаг. Чи юу хүлээн зөвшөөрч, юуг ийс зөвшөөрөх вэ? Сонгох хэрэгтэй. Тэгээ түүн дээр бат зогс. Өөр хин ч чиний өмнөөс сонголт хийхгүй. Хүний долгойд өрнөдөг харилцан яриануудыг хийх нь бусдаас хэд өвөө айсан. Аливаа зүйлийн сайнаас илүү саарыг нь төрүүлж харах хандлагатай байдаг тухай тэр надад тайлбарлаж өглөө. Зарим нь өөрт тусгүй үр дагавар авчирдаг бол өнгөрсөн баларсныг дахин толгой тоглуулж
Инх болов, тэх болов, ингээсэ тэгээсэ гэсэн хийм өрөөдөлд авт толгонч бий. Ийм ярианууд уян санааг маань эзэлснээр бид ихэнх тохиолдолд одоо цагта байж чаддаггүй. Рутийн завраар би өөртөө сайхан зүйлс хэлж тэр өглөө эхлүүлв. Би зүгээр, би ямар ч буруугүй. Би сайн хүн хэмээн ахин дахин давтаж хэллээ. Яг л нөгөө толгойн доторх дуулаа шиг санагдсан ч амнаас нь гарах үг бүхэн эриг агаад сэтгэл тайтгаруулна. Тэр хоолойг сонсоод бууга анзаарамгцаа би бодлоо зогсоож нинжин сэтгэлийн таринаа өөртөө уншиж өгдөг байлаа. Надад хайрлуулах хэрэгтэй. Хүмүүс намайг хайрладаг. Тэр намайг халамжилдаг. Би ч бусдыг халамжилдаг. Миний сонголтууд надад сайн сайхныг авчраасаа. Миний сонголтууд бусдад ч мөн сайн сайхныг авчруулдаг. Би өөртөө хайртай. Би бусдад ч хайртай. Би зүрх сэтгэлээ нээж байна. Миний зүрх сэтгэл хүн бүрд нээлттэй. Урам харилцааны 10 өгүүлбэрийг өглөө дөнгөж сэрээд орой унтахынхаа өмнө ерөн саанд орж ирэх болгонд нь тэр тусам тайвшруулах таслаа хийж хэрэггүй бодлуудаа хазаарсны дараа сонсох дуртай дуу шигээ толгойн дотроо тавтан тоглож байгаарай хэмээр үтсэхв. Өөртөө ингэж хэлж байхыг минь бусад хүн сонсоод санаа зовмоор санагдсан ч заавал чангаар унших албагүй гэсэн учраас түүний үгийг дагахаар боллоо. Дараа нь Рут намайг өөрийгөө, гэр бүлийнхээ, найзуудаа тэр ч бүхэл бодход л ургуу хүрдэг, надаас хайр хүртэх хэрэггүй хүмүүсийг хүртэл зүрх сэтгэлдээ хайрлаж сайн сайхны хүсээрэй гэж хэлв. Энэ үгэнд гайхаж уцарсан намайг Рут нинжин сэтгэл гүн шингэсэн нүдээр ширтэн. Жим, бусдыг өвдөгдөг хүмүүс өөрсдөө маш хөвдөл тийш явдаг юм гэлээ. Энэ үг сэтгэлд юр буусангүй. Тоосыг минь сайн гүвсэн тэр дээрлэх хүүг буруу юу ч хийгээгүй гэж бодоод өнгөрнө гэдэг санаанд огт багтамгүй. Багтах зайч байсангүй. Зөвхөн тэрч биш. Намайг гомдоосон. Надад муухан анц хүмүүсийг бодохоор л үзэн ядал дотроос буцална. Гэсэн ч би энэ их үзэн ядалтыг хайраар солих гэж чадлаараа хичээсээр хэсэг хугацааны дараа нэг арга боллоо. Тэр хүмүүсийг дотроо шаналж, бусдад зодуулаад, өвцөндөө уйлж бугаар төсөөлөд, өөрийгөө тэдний орон тавин ямар байснаа эргэн санахад үзэн ядалтыг хайраар солих тийм ч хэцүү байха болов. Сэтгэлийн шанал дотроос идүүлж, түүнийг уур уцаар болгон бусдад гаргадаг байж гэдгийг ухаарах мөчөд тэднийг ойлгох бүр ч амархан болсон юм. Юунаас болоод тэр юм бүүмэд бусдад гэхээсээ өөртөө л уур үрдэг байж гэдгийг даанч мэдээгүй явжээ. Рутийн хэлсэн бусдыг өвдөгдөг хүмүүс өөрсдөө маш хөвдөл тийж явдаг юм гэсэн үгс одоо санаа минь тод үлдэж түүний зөв байж. Бид ямар үед бусдад муухан ханддаг вэ гэдэг талаар хамтдаа бодож үзье. Яарч сандарсан, ядарсан, өлссөн, нойргүй, гэр бүлийн асуудалтай, сэтгэл зүйн асуудалтай, хүнд буйг даван туулж байгаа, хайртай хүнээ алдсан, айлсл хий нэгэн бидний итгэлийг алдсан үед ер нь л хэцүү цагт бусдад сайн хандах амаргүй байдаг. Тэгвэл би ийм байхад өөрөө ч сайдлах байж болно. Бид бусдад ямар амьдрал туулж байгааг мэдхий аргагүй. Зам дээр бүдүүлэг зан гаргасан тэр нэг жолооч үндэ хүүхдэд үзүүлэх хэмлэг олдохгүй бухимдаж яваач юм билүү? Хин мэдлээ. Ажил дээр муухай ажилладаг тэр нэг менежер ямар гэр бүлийн орчинд юу үзэж туусныг бид мэдэхгүй шүү дээ. Энэ ертөнцийн дээр та бид хоёроос ахуулаад хинч төгс биш. Тийм байхад бид яаж бусдыг бурхан шиг шүүхлээ? Дайсагналын эсрэг хамгийн том зэвсэг бол хайр байдаг. Инэрэнгүү сэтгэл байдаг. Энэ нь нөгөө хүнд бол мэдээж өөрт ч гэсэн амар амгалан авчирдаг. Битлээсээ илдэг шиг all you need is love буюу чамд хайр хэрэгтэй. Энэ хайр бол зөвхөн романтик харилцаа хийлээгүй. Христийн илдгэр хөршөө хайрал. Адларын илдгэр хүн төрөлхтний хайрал. Энэ бол зөвхөн бусдын төлөө биш, давхар үр дүнд нь илүү сайн хайр, илүү сайн эмхтэй болох өөрийнхөө төлөө болдгийг бити мартаарай. Үргэлжлүүлье. Рути идчихэд 3. Зүрх сэтгэлээ нэх. Нэгт. Бие бүрэн суллаарай. 2. Үүний дараа амьсгал дээрээ төвлөрөөд бүх хэрэггүй бодлоо үдэн хөөж, оюун бодлоо хаасал. Хэрв ямар нэгэн бодол орж ирвэл анхаарлаа буцаагаад амьсгал дээр авчраарай. 4. Амьсгалаа үргэлжлүүлэн авч гаргаад оюун бодлоо дахин бүхэлдэн хаасал. 5. Одоо таныг ямар ч нөхцөлгүйгээр хайрладаг хэн нэгнийг бодоорой. Нөхцөлгүй хайр гэдэг бол төгс. Эсвэл ямар ч сэтгэлийн шарх зовлонгүй хайр биш юм. Энэ нь хэн нэгэн таны нэг удаа эсвэл тодорхой хугацаанд өөрийгөө умартан хайрлсан гэсэн үг. Хэрв тийм хүн санаанд нь орохгүй байгаа бол та өөрийнхөө нөхцөлгүй хайрлсан хүнийг бодож болно. 6. 50 амьсгалах зураа нөхцөлгүй хайрын бидэнд мэдрүүлдэг дулаан сэтгэл хангалуун мэдрэмжийг сэтгэлдээ мэдрэн хэсэг суугаарай. Бүхэл алдаа дутагдал төгс бус байдлыг тань хүлээн зөвшөөрч чамайг анхаарч халамжлах нөхцөлгүй хайрын хүчийг мэдрээрэй.
7. Санаа тавьдаг нэг хүнээ бодоод түүний нөхцлүүгээр хайрлаж байна гэж төсөөлөөрэй. Таны өгч буй энэ биелэг бол хин нэгний танд өгсөнтэй адил зүйл бөгөөд таны хайрыг хүлээн авч буй хүн бусдаар халамжлуулж, хамгаалуулж байгаагаа мэдэрнэ. 8. Санаа тавьдаг хүний энэ нөхцлүүгээр хайрлаж байхдаа өөрөө ч мөн нөхцлөө харийг бусдаас мэдэрч, бусдад хүлээн зөвшөөрөх үе төрдөг мэдрэмж ямар санагдгийг дахин нэг хэрэгцүүлээрэй. 9. Хин нэгэн таны бүхэл алдаа дутагдал, төгс бус байдлыг үл хайхран таныг хамгаалж, халамжилж, хайрлахад хүрдэг мэдрэмжийг дахин эргцүүлээд ингээл нэг танилгаа тухай бодоорой. Одоо түүний мөн адил нөхцлүүгээр хайрл. Танилгаа хайраар тэрвэр авахдаа түн тайлбарлах зовлон багтай аз жаргалт өөрийн амьдралыг хүсээрэй. Тэр хүний зүрх сэтгэлдээ багтааж ирээдүг нь аз жаргалтай байгааг нь нүдэндээ төсөөлөөрэй. Тэр дулаан мэдрэмжээр өөрийгөө булхаарай. 10. Одоо харин амаргүй харилцаатай байсан. Эсвэл тухгүй санагддаг хүнээ бодоорой. Ихэнх тохиолдолд аливаа хүний үйлдэл хийдэг, сэтгэлдээ тээж явдаг зовлон шаналлынх нь илэрл байдгийг ойлго. Тэднийг өөртөө айлтгаж бодож үзээрэй. Заримдаа учраа олохгүйс амрагдаж, буруу зөрөг зөвлөхийн, алдаа дутагдал гаргадаг төгс бус хүн гэж хараад үзээрэй. Энэ үедээ мөн таныг нөхцлөгөөр хайрладаг хүнийг бодоорой. Таныг байгаагаар нь хүлээн зөвшөөрдөг. Тэр их хайр танд яаж нөлөөлөхийг эргцүүлээд үз. Одоо харьцаад амаргүй байдаг хүнээ, эсвэл дургүй танд хүрэгдэг хүнээ нөхцлөгөөр бүрэн хайрлаарай. 11. Уулзаж учирч байсан хүн болгоно чиний л адил алдаа гаргаж, буруу сонголт хийм. Заримдаа бусдыг хомдоодог, өөрсдийн гэсэн сул талуудтай. Төгс биш оршихгүй гэдгийг хүлээн зөвшөөрч. Одоо амьдралдаа яах учраа олохгүй яваа. Бусдаар хайрлуулах хэрэгтэй хүмүүс гэж бодоорой. Тэр хүмүүс чин сэтгэлээсээ нөхцлөө хараа зориул. Оюун санаандаа тэднийг хайр, хүлээн зөвшөөрөл, дулаан элчин болохгүй. Тэд ямар хариу үйлдэл үзүүлэх нь чухал биш. Хүмүүн заяа төрөсдийн анхлан сонирхдаг аваа бол их хүний цээж нь лугших зүрхний сохилт. Луглуг хийх жигтгэн тэр химнэл бол бидний хин нэгэнтэй тархиараа биш зүрхээрээ холбогддог ихний холбоо. Түнэр харахуу дундаас тайтгарл, нүмер нөөлгийг бид зүрхээрээ л хайж болдог. Хоёр хүн уулзрахад зүрх нь холбогдсон нийлдэг шиг хагтас салахад нь ч зүрхэл агарч үлдэнэ. Зүрхний гайхалтай хүч бол хайр юм. Висконсин их сургуулийн доктор Ричард Дэвидсон анх нэгүслэнгүй сэтгэлийг судалж эхлэхдээ олон жил бясалгал хийсэн төвд лам нарыг өөрч ирүүлжээ. Лам нарт олон дооны мэдрэгч суулгасан малгай өмсгөөд нэгүслэнгүй сэтгэлийг нь хэмжинэ гэхэд тэд бүгд ихэд хөгжилтэн инээлдэг юм. Судлаач нар анхандаа хиймэл ус шиг хачааг хутас унж санчсан жигтэй харагдах малгай лам нарын инээдэг хүргэж юм бодож. Гэвч лам нарын инээсэн шалтгаан нь малгайтай огт холбоогүй байв. Эцэст нь нэг лам буруу ойлгосон судлаачдад учир шалтгааныг тайлбарлаж өгсөж. Нэгүслэнгүй сэтгэл тархинаас бус зүрхнээс гардыг та нар мэдгүй гэж юу хэмээн асуусан гэдэг. Судалгаанаас харахад зүрх нь ухаалаг эрэхтэн төдийгүй зөвхөн тархины нөлөөндөө ажилтдаггүй. Харин ч тархинд сэтгэл хөдлөлт, бодол сэтгэхэд, сонголт хийхэд асар их нөлөө үзүүлдэг байна. Зүрхэн тархинаас заавар ирэхийг итгэхгүйгээр хүлээдэггүйгээр үл барам, өөрөө бодож, биеийн бус эрхтнүүдэд дохио илгээдэг аж. Тархины багнаас ихтэй зүрх болон бусад эрхтэд маш их сэдэлт үүсгдэг тэнэгч мэдрэлийн системийн нэг хэсэг нь ургал мэдрэлийн системд хариалагддаг. Зүрхний цохилтын өөрчлөлт нь бидний сэтгэл хөдлөлийн төлөвийг илэрхийлж, ургал мэдрэлийн системээр зохицуулагддаг. Стресст орсон эсвэл айс үед тэнэгч мэдрэлийн хүч буурч, ургал мэдрэлийн системийн нэг хэсэг болох симпатик мэдрэлийн систем давмгайлж эхэлдэг. Цусны заралт зүрхний цохилтыг нэмэгдүүлж, зүрхний цохилтын өөрчлөлтийг бууруулан, аюул айдаст хариу үйлдэл үзүүлэх үүрэгтэй хүний мэдрэлийн системийн балар эрт үүссэн хэсэгтэй симпатик мэдрэлийн систем холбогддог. Харин хүн тайван, нээлттэй, амарсан байдал байх үед тэнэгч мэдрэлийн идэвх нэмэгдэж, парасимпатик мэдрэлийн систем давмгайлдаг. Парасимпатик мэдрэлийн систем бидний амрах, хоол боловсруулах үйл ажиллагааг идэвхжүүлдэг байхад, симпатик мэдрэлийн систем нь тэмцэсэл зүрх нөхцөл үзүүлдэг хариу үйлдэлүүдийг өгдөг. Зүрх болон мэдрэлийн систем нь стресс, сэтгэл хөдлөлт хэрхэн хариу үйлдэл үзүүлж буйг зүрхний цохилтын өөрчлөлтийг хэмжиж судалдаг. Хайр, нэгүслэнгүй сэтгэл төрөх үед зүрхний цохилтын өөрчлөлт нэмэгддэг бол өөртөө эргэлзэх, уурлах, бухимдах үед бууран илүү жигд тогтнол болдог байна. Өөрөөр хэлбэл стресс нэмэгдэж,
Зүрхний цохилт төрөсгөдөө зэрэгцэн хүний зүрхний цохилтын өөрчлөлт дагаа замбраагүй хэвийн бус докторгүй болно гэж бодогдох авч яг үндэ тийм биш. Энэ тохиолдолд 50 амарсан үедээ хүний зүрхний цохилт хамгийн доктортой байх ёстой. Гэтэл бодит байдал дээр бидний ийм төсөөлдгөөс эсэргээр байдаг гэж. Сонирхолтой гинти зүрхний шийдээсийн голлох шалтгаануудын нэг нь зүрхний цохилтын өөрчлөлт багасгах явдал юм. Энэ нь байнгын аюул заналд өртсөн мэдрэмжтэй явсаар тэнэгч мэдрэлийн итгэх буурсны үр дүнд үүсдэг гэж. Стресс, түгшүүр, архаг айдас, сөрөг бодол зэрэг нь зүрхэнд ирэх цусны даралт ихсэгдэг. Зүүрлээс дүүрэн хүнтэй театрт гал гарлаа гэж хашгирахтай л адил. Хэдэнтэй ингэж хашгирвал эцэст нь хин нэгэн бусдын хүлд ам үргэх нь гарцаагүй. Одоо эргээд бодоход рут миний тархинд шинэ мэдрэлийн холбоосууд үүсгэд тусалж байжээ. Энэ бол миний амьдралд анх удаа тархины мэдрэлийн уян хатан чанар буюу нейропластикийг өөртөө хэрэгэлсэн тохиолдол байсан бөгөөд тухайд энэ нэр томыг хүмүүс ашиглаж эхлэегүй байсан юм. Рут шинэ мэдрэлийн холбоос үүсгэх замаар тархиа өөрчлөхийг надад заагаа зогсохгүй. Тэнэгч мэдрэлийн итгэхийг зохицуулахаас сургасан миний сэтгэл хөдлөл, зүрхний цохилт, цусны даралт нөлөөлж байв. Тэр өөрийн зааж буй үеч дэмэд энэ аргынхаа үр нөлөөг зөвхөн зөнгөөрөө мэддэг байсан бөгөөд үүний сан физиологийн ямар үйл явц өрнөж байгаагаа гадарлаачгүй байсан юм. Тэр намайг төвлөрөл, анхаарал сайтай, аяду тайван болгож, дархлаа тогтолцоог минь сайжруулж, стрессийг бууруулж, тэрч байтугай цусны даралтын үртэл багасгах сурсан байж. Нэг өдөр ээж надаас гинт масууруулах бодис хэрэглээд байгаа юм уу гэж асуув. Тэр үед би тиймэрхүү зүйлд ойртож үзээгүй дээр архи масууруулах зүйлсийн талаар бодоход л нуруу зарс хийдэг байлаа. Тухайн үед ээж минь амиа орлох гэж хэд хэдэн удаа эмээ хэтрүүлээ уусан байв. Тэр намайг нилээд тайван, аз жаргалтай болсныг анзаарсан байлаа. Тогтос сууж чаддгүй байсан урдны жал өөрчлөгдөжээ. Хэмээн ээж нэмж хэлв. Рутийн ачаар миний сэтгэл хөдлөлөө удирдах чадвар, бусдын зовлон ойлгох чанар, нийгмийн харилцаа сайжирч би илүү өөдрөг болсон байлаа. Өөрийгөө харах үнцгийг, мөн ертөнцийг хэрхэн ойлгохтыг минь тэр бүрэн өөрчилсөн юм. Эндээс бүх зүйл өөрчлөгдсөн билээ. Бодлоо ажиглаж сурснаар би өөрийгөө бодлоодоос ангид ойлгох сурч байлаа. Ямар ч тач Рут надад ингэж л хэлсэн бөгөөд үүнийг би тэр үедээ гүйцэд ойлгоогүй лээ. Гэтэ Рутийн заасан аргуудын ачаар миний амьдралд хитлээ их дэгжиж дээшсэн зүйл гарсангүй. Хинч хүслээрээ ирж амьдрахааргүй хотын нэг захын жижигхэн байранд би айж төрсөөрлээ. Ядуу тарчих хിവэрл. Гарын 10 хуруунд багтах цөөхөө найстай. Надад нийгмийн амьдрал гэх зүйлч баг байсангүй. Эцэг их минь намайг хайрлаг гэдгийг мэдгч амьдрал нь хэвийн бус замраагүй чигэрлээ. Хэрвээ чи баян айл төрсөн бол ирээдүйд чинь гэрэл хийгээтэй. Харин ядуу айл төрсөн бол үзэгчдийн дундаас сонгогдож, тайзан дээр гарч хувцдуулан өөрийгөө шуу гэж итгэжгээд гүйж аваа азгүй амтан гэж өөрийгөө бодож болох юм шиг л тэр үед надад санагддаг байлаа. Далавчаа хичнээн дэвсэн ч нисэж чадахгүй тэр золгүй амтныг хараад хүмүүс шоолон инээлтгэс өөр яах вүлээ. Би зүрх сэтгэлээ нээх гэж шаргуу оролцоор л байв. Хэрдэл нөгөө нинжин сэтгэлийн таринаа тавтахыг хичээвч оюун санаандаа би тавчуухан байранд амьдардаг хоол хүнс, хайр аламж, аль алиар нь дутагдсан ядуу хөвгт хിവэрэл байлаа. Би өөрийгөө хэн болох, намайг ямар ирээдүй хүлээж байгаа тухай түүх зохион түүндээ бат итгэжсэн байж лээ. Амсан сэтгэлийн шархаа би бэлэг гэж харахад арай л бэлэн болоогүй байсан юм. Гэтэ Рутийн надад зах сүүлчийн аргыг сурахад би бэлэн байлаа. Би түүнтэй 5-7 хоног турш өдөр алгасалгүй хичээлсэн бөгөөд Рут Ohio руу буцахад ердөө 1-7 хоног үлдсэн байв. Жим хэмээн Рут ам нэгээд бид хоёрт ингээд хамт сууцааг баг үлджээ. Энэ үлдсэн хугацаанд би чонд өөрийн мэддэг хамгийн агуу шигтийг зааж өгнө. Гэтэ чи маш анхааралтай байж миний хэлэх зүйлээс нэг ч үгийг чихний хайжгаар өнгөрүүлэхгүй байх ёстой шүү. Сүүлчийн хичээлийг ингэж их чухалчлаад байгаагийн шалтгаан нь энэ арга чонд хүссэн бүхнийг ч өгөх хүчтэй болохоор тэр. Хүсэл бүхнийг ч биелүүлдэг учраас нэг талаар аюултай гэж мэдэх зүйл. Чиний хүслийг татсан зүйлс бүгд чамд тустай, бусдад ашигтай байдаггүй гэдгийг ойлгох хэрэгтэй. Энэ шидийг ашиглахаас өмнө юу хүсэж байгаагаа мэдхийн тулд зүрх сэтгэлээ нээх хэрэгтэй. Эсвэл чин сэтгэлээсээ хүсэж буй эсгээ мэдлэгүүгээр зүгээр л хүсэж байгаа гэж бодсон зүйлээ авчихвал эцэст нь хүсээгүй зүйлтэйг хоцрохолно. Юу нэ? Дахиад хэлдэ хэмээн би бодлоо. Тэр үед би Рутийн хэлсэн үгийг зах зугаас нь ч ойлгоогүй юм. Миний чихэнд энэ арга чанд хүссэн бүгдийг ч нүгэн гэс өөрөөсөө сонсдохгүй байлаа. Эцэст нь би бэлэн болов. Рутийн амласан шиг амьдралыг минь өөрчлөх хийж чидээ арга энэ болохыг би мэдэж байлаа. Би хэд хоногийн өмнө ч болов заалгач санаатай Рутэд миний зүрх сэтгэл нээлттэй байгаа. Юуг нь хүлээх вэ? Эртгэн сурч хэлжил байг хвчлэн хэлж байсан ч тэр зүгээр л толгоос хэсрэнэ. Жим чи зүрх сэтгэлээ нээх алхмыг яасан ч алгасаж болохгүй. Энэ бол хамгийн чухал хэсэг. Надад итэг. Сүүлийн аргыг ашиглахаас өмнө
үргэлж зүрх сэтгэлээ нээж байна гэдэг надад амал. Өдийг хүртэл заасан зүйлийг минь чи зүгээр л илби арга мих гэж боддгийг чинь би мэднэ. Зарим талаар үнэхээр ч тэгж хэлж болох байх. Гэхдээ ийм аргуудад ч гэсэн хүч чадал байдгийг санаарай. Хэрэв миний саяны эснийг чихний хаажгаар өнгөрөөчихвөл сүүлэн чи хэдий хамаа барьсан ч нэгэнд оройтсан байх болно. Отоол сайн тогтоогоод ав. Тэгэхгүй дараа нь заавал өөрийн биеэр туулж бай сурах хэрэг гарахгүй. Би амлаж байна. Лүтийн зах сүүлчийн аргыг сурахын тулд би юу ч амлахад бэлэн байв. Зүрх сэтгэлээ нээсэн эсвэл нэгийг өсөх надад сонирн биш байлаа. Би яг юу хүсэж байгаа сайн мэдж байв. Яг юу хүсэж байгаа. Тэр өдөр би Рүтийг илүү анхааралтай сонсон ч болоосоо гэж харамсдаг юм. 12 настайдаа би бусдад болон энэ хороо ертөнцид зүрх сэтгэлээ нээж амьдрахыг сурсан ч болоосоо. Тэгсэн бол ямар өвчин шаналлыг тойрч гарч чадах байсан бол амьдралаа сурсан зүйлс минь хэр өөр байх байсан бол бүтлгүүцсэн харилцаануудаас минь хідэн амжилттай үргэлжлэх байсан бол би илүү сайн нөхөр байж чадах байсан болов уу? Илүү сайн аав, илүү сайн эмч байж чадах байсан болов уу? Амьдралынхаа эхний ахсыг бусдаас авлахтай юм шиг нэхэж шаардсан дээрэнгүй байдлаар өнгөрүүлэх байсан болов уу? Ямар сонголтуудыг өөрөөр хийх байсан бол мэдээж хэлэхэд хэцүү л дээ. Бид энэ хороос сурах гэж ирсэн зүйлээ л сурдаг гэж би боддог. Бидний зарим нь заавал өөрийн биеэр туулж мэдэрч байж л сурдаг юм шиг байгаа юм. Рут надад туслах гэж чадах ч нэгээрээ л хичээсэн. Тэр надад өөрийгөө ямар ч нөхцөлд өмгөөлж хамгаалахыг, бусдыг хэмжүүрээр өөрийн үнцэн, нэр хүнд чадраа тодорхойлж болохыг заасан. Тэр намайг өөрийн зовлонгоо өөрөө бий болохоос аврах гэж хичээсэн. Гэтэ би залууч байж, өсгөлөнч байж. Рути надад заасан оюун саанд эзэн болох аргууд миний өмнө маш олон боломжийг нээж өгсөн ч би тэдгээр их л түрэмгий ашигласан юм. Одоо ойлгож ухаарсан зүйлээ тэр үе өөртөө дамжуулах аргагүйгээс хойш яа хийх вэ? Хэрэв би тухайд мэдсэнсэн бол юун төрөнд чи үнээр зүрх сэтгэлээ нээх байсан юм. Толгой хэдий хүчтэйч зүрх сэтгэлээ нээсэн цагт л бидэнд үнэхээр юу хүснэг маань өгч чадна. Хэрэв хүн зовлон шаналлаасаа суралцж чадах аваас түүнийг л бурхны бэлэг гэж үзэж болно. Чиний хүссэн зүйл бүхэн хүний хэрэгтэй чамд хэрэгтэй зүйл биш байж болно гэдэг бол шидэт мухлаг ном дээрх хамгийн чухал мессежүүдийн нэг гэж боддог. Want бол need гэдэг бол шал тусдаа хоёр өөр ойлголт. Жими хүссэн зүйлс бол Porsche автомашин, тансаг зэрэглэлийн орон сууц, тэгээд дээрээс мис асалж их зурсан зураг шиг амжилттай баян Америк иргэний төр зураг байв. Сайхны хүртэл миний хувьд ч гэсэн эмчээс бусд нь бараг адилхан байсан. Гэтэ 2 сар аялж ирсний дараа энэ хүсэл ихэд өөрчлөгдсөн. Porsche байтугай автомашины замч байхгүй, нэг ч машингууд тосгонд байсан тэр хүмүүсийн амьдрал энэ дэлхий дээр хамгийн сэтгэл хангалуун хүмүүс шиг надад харагдсан. Мэдээж хүний амьдрал тодорхой хэмжээнд материалын зүйлс эрэхтэй ч энэ өөрөө хүний зорилго байж болохгүй. Энэ бол процесс донд ирэх дагавар үзэгдэл. Хүн өөрөө зөв зорж, зөв явбал мөнгө дагаад л ирдэг. Харин хамгийн чухал зүйл бөгөөд бидэнд хэрэгтэй зүйл бол гэр бүл, найз нөхдөд харилцаа, алуун дулаан хүрээлэл, community. Тэдгээр хүмүүсийн хувьд би утга учиртай хин нэгэн байж тэдэндээ өнгөрүүлэх цаг хугацаа. Агшнаас агшны оронд өнгөрөх энэ амьдралд хүнд үнэхээр хэрэгтэй зүйл гэдэг тийм шиг биш гэдгийг уг номыг уншиж байхдаа ч тэр, аялж байхдаа ч тэр дахин ойлгох шиг болсон. Иймээс үнэн эрэхтэй бидний хүсдэг зүйл бидэнд хэрэггүй байж магадгүй гэдгийг ойлгох эрт ухаарах нь маш чухал. Гэхдээ түүний хэлсэнчлэн хүн алдаж байж сурах нь олон та. Би өөрөө ч магадгүй тархиараа ойлгосон ч зүрхээрээ ойлгоогүй л яваа. Ингээд Рутийн заасан 4-р ижидийг хамтаа суралцъя. Өмнөх 3 ижидтэй адилхан 50 тухтай орчныг бүрдүүлэхэд битгий мартаарай. Нэг удаа хэрэгжүүлээ сурч ойлгох зүйл биш учраас өдөр болгон тавтах юм шүү. Рути ижид 4. Ирээдүйн өөрийгөө сураглах. 1. Нам гүм орчин суугаад нүдэ анаарай. 2. Өөрийн зорилго эсвэл биелүүлэхийг хүсдэг нэг зүйлээ бод. Нарийн ширийн одоогоор тодорхой биш байж болно. Хамгийн гол нь зорилго хүсэлтэй нь хин нэгнийг хохироохгүй, муу санаа агуулаагүй байх нь чухал. Энэ арга сайн муу зүйл айл алийг бодит болгох чадaltaй ч муу үйл хийзээс сайн үрдэ авчирддаг тул эцэс та өөрөө л бие сэтгэлийн зовлон шаналд унаж аз жаргалаа үгүйгийн нэгдийг бүү мартаарай. 3. Биеэ суллаж амраагаарай. 4. Биетэй амарсан бол амьсгал дээрээ төвлөрөөд оюун санаагаа хэрэгтэй хэрэггүй бодлуудаасаа бүрэн чөлөөл. 5. Толгойд нэлдэг бодол орж ирвэл анхаарал амьсгал дээр буцаа авчраарай. 6. Үргэлжлүүлэн амьсгалаа авч гаргаад бодлоо бүрэн хаслаарай.
олоод одоо өөрийн хүсэл зорилго хүрмээр байгаа зүйлсээ бодоорой. 8-д зорилготой хүрч хүслээ биелүүлэх үе тань ямар эерэг сэтгэл хөдлөл мэдрэгдэх бол гэдгийг төсөөлөөрэй. Бодсон зүйлтэй биелээ олоход төрөх тэр сайхан мэдрэмжийг мэдэр. Зорьсондоо хүрснээ харахад ямар таатай байгааг аль удаан мэдрэх хичээгээрэй. 9-д нэгэнт өөрийгөө зорилготой хүрснийг харж таатай мэдрэмж авсан бол энэ төсөөлөл дээрээ нарийн ширийн зүйлийг нь нэмж эхлээрэй. Та яг ямар харагдаж байна? Хаана байна вэ? Хүмүүс танд хэрхэн хандж байна? Гихчлэн айл болох олон зүйлийг нэмж төсөөлөөрэй. Өдөрт дор хаяж 1-2 удаа 10-30 минутын турш давтах хэрэгтэй. Эхлэлдээ үргэлж өөрийгөө зорилготой хүрчихсэн байгаагаар төсөөл. Төрж буй сайхан мэдрэмжүүдэд дотроо хадгалан суугаарай. Ийм төсөөлөх бүртээ нарийн ширийн зүйлийг илүү ихээр нэмхийг хичээгээрэй. Эхэндээ бүдэг бадаг төсөөлөгдөж байж болох ч хийх тусамтай нь улам дотроо харагдах болно. 11-т энэ даслыг хийх тоолонд далд ухамсар ирмэлцлийг тань хүлээн авч эхэлдэг учраас төсөөлтөнд улам тодорч байгаа нь ажиглагдана. Юу нээж сонсноо хэрхэн зорилготой хүрснээ хараад гайхаж магадгүй. Яг яаж, ямар аргаар гэдгээс илүү зорилго хамгийн чухал юм. Энэ ичэд магадгүй танд зүгээр л хий оосон ичэд шиг санагдаж байгаах. За зүгээр төсөөлөө биелэх нь ч одоо юу юм те гэж бодогддог ч юм уу. Гэхдээ хүний тарих маш тодор төсөөлөн ботсон зүйлийг өөрийн биеэр хийсэн зүйлээс ялгаж салгаж чаддаггүй. Мэргэжлийн жудочууд михи амжилттай хийж буугаар төсөөлж, Мессигээс ахуулаад олон хүл бөмбөгчд өөрийн гол оруулж өдөртөрхөө төсөөсний дараа талбай дээр гардаг. Хамгийн өндөр цалин авдаг дасгалжуулагч нарын өгдөг зөвлөгөөч мөн адил. Хүний хүсэл эрмэлзэл хийдэг өөрөө их сонирхолтой зүйл. Жишээ нь ямар нэгэн эрмэлзэл тархинд бий болсны дараа нүд зөвхөн тэр зүйл дээр л тусдаг. За ийм хувцас авандаа эсвэл үсээ ингэж засууландаа гэж бодсны дараа тэр засалд хаасаагүй таарад байгаа юм шиг санагддаг да. Энэ бол мэдэр судлалын шинжлэх ухаан болон тархины уян хатан чанарын тод жишээ юм. Анхаарал бол суралцах, аливааг хийж гүйцэтгэхэд тусалдаг тархины хэсгүүдэд саарл эдийг олноор бий болгосноор тархийг боддоор өөрчилж бидний мөрөөдлийг биелүүлж чаддаг хүчрхэг зүйл. Юуг илүү тод төсөөлнө? Тэр зүйл урд тархины мэдрэлийн эсүүдийн холбоос дээр сийлэгддэг. Урд тархин төвлөрөх, асуудал шийдвэрлэх, шүүн тунгаах, учир шалтгааныг олох, тогтоон зээжлэх, шийдвэр гаргах зэрэг бидний гүйцэтгэх ур чадваруудыг удирдах зогсохгүй сэтгэл хөдлөө барих, муу зуршлаасаа салах, аливаад ухаантай, уус суурьтай хандхад тусалдаг. Ингээд тархи өөрчлөгдөхөд мэдээж хэрэг хүн бас дагаад өөрчлөгддөг. Гэтэ үүнээс ч илүү гайхалтай зүйл бол сэтгэл зүрх өөрчлөгдөхөд амьдрал бүхнээрээ өөрчлөгддөг явдал. Ингэснээр зөвхөн бидний хорвоог харах нүд өөрчлөгдөж байгаа хэрэг бус, хорвооч мөн биднийг өөр нүдээр харж бидэнд үзүүлэх хандлага нь өөрчлөгддөг. Энэ бол уг ном дээрх миний хамгийн дуртай ажил. За энэ үрээд манай шидэд мухлаг номын маань эхний бүлгийн хураангууд дуусч байна. Маш урт санагдсан байж магадгүй ч киногоор зөвөрлөл гол харилцан яриануудыг алгасаад трейлерыг л өнөөдөр ярьлаа. Үүнээс хойш Жими 12 наснаас 60 нас хүртэлх амьдрал бичигдсэн байгаа. Бүгдийг нь ярьж ирэхлээр та хэд авч уншихаа болчихно. Угаасаа номын 2 дугаар бүлгээс эхлээд яг уншигчны хувьд бол хамгийн сонирхолтой автоматик үйл явдлууд эхэлдэг. Рутин заасан 4 ижид амьдрал дээр яаж хэрэг болсон талаар та үйл явдлуудаас нь ойлгох болно. Жим гэр бүлийн асуудлуудаа нүүр тулахад цагийн ажлуудаас олж хангалтгүй гочтой байсан ч анхаах их сурвалд орох тэр өөртөө итгэлийг өгөхөд нэр хүнтэй хүний их хэмж болоход бизнесийн өрөөнд ажилбартаа төвлөрөхөд өвчнөө ойлгож инэрэнгүй харьцаад карьерийн чухал сонголт хийж амьдралынхаа утга учираа өгөхөд гээд тоочод байвал дуусахгүй. Энэ бүхэнд бясалгах нь, бодлоо хоослох нь, хамгийн чухал зүйл дээрээ төвлөрөх нь, ирээдүгөө төсөөлөх нь шинжлэх ухааны үед хүний тарих мэдрэлийн системүүд яаж ажиллаж хэрхэн зүрх сэтгэлтэй холбогддог вэ гэд маш олон ололт сурах зүйлүүд байгаа. Англи хэлээр бол reading experience гэдэг ном уншингаа үйл явдлуудыг бүрэн мэдэрч зөвхөн унших биш. Дотор нь орж туулж давж ойлгох энэ уншлагын үзэгдлийг уг ном танд өгөх болно. Иймээс таалагдсан бол манай номыг худалдаж аваарай гэж хүсье. Тэгээд сторидо хийвэл би маш их баярлалаа шүү. Өөрөөсөө гадна дотны үндэ бэлэг болгож өгөхөд маш тохиромжтой төрлийн ном гэдгийг бас дуртаад ирхээ. Дугаараа дуусгахаас өмнө гадаад байгаа ч юм уу аль эсвэл ямар нэгэн шалтгаанаас олж номоо худалдаж авах боломжгүй байгаа хүмүүст зориулаад уг ном дээр хамгийн чухал мессежүүдийн нэг болох зүрхний цагаан толгойг уншаад энэ удаагийн дугаараа өндөрлөе. Энэ цагаан толгой бол зүрх сэтгэлээ нээхэд туслах бас нэг ижид байгаа. Ингээд дараагийн дугаараар уулзъя. Баярлалаа. Баяртай. Зүрхний цагаан толгой. Нэгүсэнгүй сэтгэл гэдэг нь бусдын зовлон хөнгөлөө гэсэн сэтгэлээр асуудлыг ойлгох хийлдэг.
Бусдад нэгүүлсэнгүй хандах нь чухал хэдиж өөртөө ийм хандах нь түүнээс тотохгүй чухал. Олон хүн өөрсдөө хит шүүмжлэн бусдад харамгүй өгдөг нинж сэтгэлээ өөрөөсөө харамлаж өөртөө хатуурах нь бий. Өөртөө үнэнхүү сайхан сэтгэлийг зориулж чадах хүртлээр өөрөө л бусдыг хайрлаж өндрөх нь бараг л боломжгүй хэрэг. Нэр төр бол хүн бүрд байх заягдмал зүйл. Бусдын нэр төрийг хүлээн зөвшөөрч хүндлэх нь хүмүүний ёсон. Бид аливаа хүнийг гадна төрөх, үг яриа, үйлдэл нь өнгөцгөөнд дүгнэх гэдэг талтай. Цаашлаа тэдгээр дүгнэлтэнд сөрөг, буруу байх нь олонтаа. Бид бусдыгаа энэ хүн яг над шиг аз жаргалыг хүсдэг, надтай л адилхан хүн хэмээн боддог бол цохилтой. Өөрөө л бусдаас өөрийгөө олж харж чаддаг хүн л хинтэй ч гэсэн сэтгэл зүрхээрээ холбогдож хиндэж бай гар сунгах хүсэл төрдөг. Уужуу санар нь ямар ч хүнд үед төвшин сэтгэлийг сахихын явдал юм. Энэ нь амьдралд сайн муугийн аль нь ч тохиосон тун хэрэгтэй чанар. Сайн сайхнаас үүдсэн баяр хөөргийг удаан хадгалахыг оролддог нь хүмүүний гин биш сан. Гэвч жарлын өнөөс хэд чаргуулцлах нь зовлонгоос хайр зүгтахтай ижил. Одоо цагтаа амьдрахад савтаа болдог. Баяр хөөргийг игнэгт идэх гэсэн санаархал бол бодит байдлаас дэндүү хол боломжгүй өгүүлт бол бидний урмыг хугалахаас итерхгүй. Сэтгэл үл тогтон өөдрөө өгсөж уруудах нь цаг зуурын үзэгдэл. Төвшин сэтгэлийг сахисах хүний ухаан цэлмэг санаас харуулдаг. Уучлал бол хүн хүндээ өгч болох хамгийн сайхан бэлгүүдийн нэг. Бид энэ бэлгийг өөртөө ч өгч болно. Танд буруу үйл хийсэн хүнд хилэгнэж хорсох нь өөрөө хороо уучгаад дайсны үхийг хүлээхтэй адил гэлцдэг. Хорсол хэлэн сайн зүйл хөрөх нь үгүй. Энэ бол хор юм. Хүн хоорондын харилцаагаар тогтохгүй хороог харах мэлмигтэй хордуулна. Эцсийн бүлэгт та өөрөө хоригдол болно. Хоригдсан өрөөнийхөө түлхүүрийг гартаа хатчихсан хэрн онгойлгож орох өдөр ирэх нь юу л бол. Гэвч бодит байдал ямарыг эргцүүлээд үз. Бусдад буруу зүйл хийж үзээгүй хүн бидний дунд бий билүү. Хүн гэдэг цагаа дулгаар султгаарай. Имзэг амтан. Мундаг хүчтэй бай гэвч чадахгүй байх нь олонтаа. Ийм үедээ бид хэнийг нэг шархлуулж гомдоож чаддаг биш гэж юу? Талархал бол хүн болж төрөх дэндүү хоороо завшан гэдгийг ойлгож ухаарах явдал юм. Энэ хороо зовж шаналж буй хүмүүс хичнээн олон. Сайхан амьдрал ирнэ гэсэн итгэлээ алдсан хүмүүс хэд байгаа бол. Атархалж төрхлийнүүдээр нэгнээс соншдог зан. Ялангуяа өнөөгийн нийгэм дэндүү түгээмэл. Өөртөө хитгэн ором зарцуулаад одоогийн амьдралаа талархаж сурвал сэтгэл санаатай хаяандаа сэлмэж ямар их хувьтай төрснөө ухаарахгүй. Төлөв даруй зан хүмүүс тэр болгон байдаггүй. Би хийсэн бэлээ. Ямар амжилт гаргасан бэлээ гэж бодоход л бардам занд бүчүүлдэг биш гэж юу? Өөрийгөө ямар ч чадварлаг хүн болохыг өөрөө л бусдаас юугаараа илүү гэдгийг мэддэхгүй л бол хил цагтнаад харуулахгүй л бол дороос хатгаад байдаг үе бий л үсттэй. Үндэ энэ мэдрэмж бидний хайцсан илэрхийлэл юм. Дотроос ирээд олоогийн өөрийн үнэлэмжийг өөр бусдаас сургалж буй хэрэг. Даанч ийм зан тус болохоос усуулж бидний бусдаас холдуулдаг. Зөөрлөөс сахилгад сайн дураар орцуучгаад санаачран ганцаардах мэт. Чухамдаа хүмүүс бидэнтэй л ижил сайнтай муутай хинэн ч нээсээ илүүрхэж эсвэл дордох зүйлгүй энэ тэнцвэрхэн подкаст болохыг ухаарч ойлгосон цагт үнэн зүрхний холбоосоор үтсэн бүхэнтэйгээ холбогдож чадна. Хүмүүний мөн чанарын энэхүү холбоол зүрх сэтгэлээ нээж бусдыг болцлогоор асрах сэтгэлийн эрхчлөөг бидэнд хатгуулдаг. Иймд өөр нэгнийг харахтаа өөрөөсөө нь ялгаагүй гэдгийг үргэлж санаж явах штэ. Чигч сулган зан нь биднээс зориг байх гэж шаарддаг. Энэ цаг өөртөө суулгахын тулд хамгийн чухал үнэт зүйлсээ тодорхойлох хэрэгтэй. Ингэснээр бусдад харьцахдаа тэдгэрийг тууштай баримтлана гэсэн үг. Бидний үнэт зүйлс алдагдахаа хүрэл дэндүү амархан. Алдсан үнэт зүйлсээ анхандаа анзаарахгүй байх нь ч бий. Нэг л удаа чигч чулган зангаас нь яцвал дараагийн удаа улмал амархан болдог. Эхнээсээ л энэ зангаас ухарна гэж боддог хүн олон байдгүй мэдээж. Тиймээс сонор сэрэмж алдалгүй хичээж яваарай. Шудраг ёс. Энэ бол бид бүгдийн дотор оршдог шудраг ёс тогтохыг харах хүсэл юм. Нөөц болцоо давуу ирэх олон үедээ шудраг ёсыг тогтоох амархан. Иймд бид өөрийгөө өмгөөлөх чадалгүй. Эмзэг дорой нэгнийхээ өмнөөс шудраг ёсыг сахиулах нь зүйтэй. Бидний төлөө шудраг ёсыг ирэлхийлж хүч доройг асран ядарсан нэгнээ тэтгэх нь бидний үүрэг хариуцлага. Энэ бүгд бидний орчин буй нийгэм хүн чанарыг тодорхойлж
амьдралыг илүү утга учиртай болгодог. Нинжин сэтгэлгүйч бусдыг халамжилж санаа дагуу хийх бөгөөд нэгүснэгүү сэтгэлийн үйлдэлээр илэрч буй хэлбэр гэж үздэг. Энэ бол хувьдаа ашиг онжаарч нэр алдар горилгүй бусдыг асууж тэтгэх хүсэл юм. Нинжин сэтгэлээс урган гарсан үйлийг хүлээн авч төдийгүй үүлийн эзэнд өөртөө ч эрг нөлөө гардаг нь судалгаар нотлогдсныг гайхаад барамгүй. Бидний эсэн сайн үйлс усны долгио мэт тархаж эргэн тойрны хүмүүс найз төвтийн маань улмал сайхан сэтгэлтэй болгодог. Нинжин сэтгэлийн нөлөөгөөр нийгэм өөрөө зөв тийш хөгжинэ. Нинжин сэтгэлээс үүдсэн сайхан мэдрэмж дамжин явсаар бусдын сайхан сэтгэл болон бидэнд эргэж ирдэг. Хайрыг ямар нэг болцлоггүй бусад түгээснээр хэнийг ч юу ч өөрчлөх боломжтой. Хайр хүн бидэнд байж болох хамгийн сайхан чанаруудыг дотроо агуулдаг. Хайр бол сэтгэлийн юм. Орчин үеийн технологи, ангаах ухаан бус. Угтаа бидний хайр л бусдыг эмчилж буй хэрэг. Хайр хүний мөн чанарыг өөртөө хадгалдаг.